Одоо ингээд хин төлтөө одоо хичээд орж байгаа багш төлөх юм. Гач бүх ангаар дундуур нь яваад төлөд байгаа. Одоо яг ингээд анги болгон дотор ингээд ханддаг уу? Тийм. Лав котлон багтаа гэж оруулаад. Уруулаад юм. Юу гэж чинь түн цагаанаар хоёр юу сургуулийн шинээр барьж байгаа юм. Энэ бүхэн би сургуулийн байр бас манай шүү. Энэ жилийн үү? Тийм жилийн байр. Асуу. Тийм тэгэл яагаад хараа. Басан удаач та юу машинаа зүгээр одоо яг шалгуулах нэг хүнээ бит хоёр томдод өгч. Сургуулийн менежер байх. ямар энэ гэж баримтууд вэ? Тий. Галын дүгнэлт юм уу айсгууд нөгөө аймгийн онцгой байдлын хичээс хүмүүс ирж үзэж харчсан одоо аюулгүй байдлын дүгнэлт нь өрнөлт гэж юм гаргасан юм бий юу? За миний ажил хугацаанд бол тийм гараагүй. Ер нь онцгой аймгийн онцгой байдлаас одоо энэ сургууль дээр ирж дүгнэлт гаргасан акт тавьсан юм байхгүй. Чи энэ байшин чи хэдэн жил явж уулаж явуулж байгаа юм? Энэ чинь сургуулийн 40 нэгтгэж жилээ юм шүү. 41 тэгчтэй. Тийм байна. 41 жил юусад галддаг л байсан. Тий. Юу энэ ч юу лээ. Одоогоос нэг 15 6 жилийн өмнө пишин байсан. Ханан пишин. Цаанаас нь галддаг. Эндээ ингээд халдаг. Тэгээд нөгөө он удаан жилийн хугацаанд нөгөө тэр пишин халахаа болоод хүүхдүүд их дараад эхлэнгүүт нь 100 холгоод ингээд чиргүүл яагаад ингэж шийдсэн. Энэ минь ч одоо тэгээд ингээд бүр ингээд юу яатсан юм биш тий. Энэ хараа энэ бүр гал алдах юу вэ шүү дээ. Байдал хангах тэр юу байсан юм үсч. Айгүй байсан энэ үлийн Энэ бүгднийг нь яасан ч шалгаж. Тэгээд нөгөө нэг ингэж нөхөж мөхсөн байхгүй юу? Зулагаас асуу. энд одоо энэ чинь ийм шаардлага авч гал гарлаа шүү дээ одоо. Хичээл эхлэх өдөр нь тэгэл орж ийл галлах уу? Галахтай юу? Урд өдөр нь галантай өглөө 4-5 цагаан хооронд гална заавдаа. Тийм үү. Шүн өдөр нь галлаач нэмэр. Шүн яах? Дулаанаа алдчих юм чинь. Шүн яах вэ? Шүн галахгүй. Тэгэл өглөө нэхэл 4-5 цагаан хооронд үз галлаад юу $10 тогтсон хүүхдүүд $57.5-аас хойш галлаа. Жилд нэг тэгээд нэг боломж бололцоогоороо буддаг тэгэл эвдэрсэн хэмхэрсэн юм аа нэг застдаг. Энэ метр бол ийм тасалгаа байгаагүй зүгээр ийм коридор байсан. Тэгэл ингээд бислэг хавтангаар тасалгаа хийгээд тэгээд өрөө гаргасан. Болгоно яадаг. Архивчик хэрэг өвчтэй байна. Гэхдээ энэ хүн одоо энэ тал энэ 100 байгаа. 100 байгаа юу? Тийм байгаа. Энэ манай өрөөнөөс арай илүү юу яадаг. Дулаацд юм гайгүй. Хүний жилийн 1-р хагасд юу яасан нь? Камер суурлуулсан байсан нь. Суурлуулсан. 10 сараас 11 сар дамжин суурлуулсан. Тий. Just нэгэн их ажил болж байна. Манай одоо энэ сургуулийнхоо тий одоо энэ хүүхдүүдээс гарсан санал байна. Энэ хүүхдүүдээс гарсан санал. Одоо энэ сургуулийн хүүхдүүдээс гарсан санал тийм үү? За энэ 12 дугаар чуулганд оролцсон тайлан мэдээ байна уу? Оролцсон. Тий. Одоо энэ чи 12 дахь шүү дээ. Энэ чи 12 чуулганд оролцсон ба шүү дээ. Энийн өмнөхт нь оролцсон. Энийн өмнөхт нь сүүлийн 5 жилийн энэ чуулганы тайлан мэдээ байна. Тэрнийхээс одоо энэ өмнөхний юм ажил. Дээтэл нь ингээл янгуутл одоо ингээл нэг тавцсан хийгээл ингэж байтал Тасаа гадсан нөгөө хууц гар мөлөө тий харин зүсэх магадлал аяг өндөр юм. өндөр тийм. Энэ ч одоо 7 хоног болгоно ангийн юу гарал. Тэгэд ингэ дахин хатсаар байтлаа хадаасны ороороо ингээд хадаас ч тогтохгүй болоод байх маягтай тийм. Тэгэл одоо энэ сургуулийн барилга бол 2013 оноос эхлээд 9 орд гэж компани 3.2 тэрбум төгрөгийн өртөг өхөө барилгыг анх эхлүүлсэн. За өнөөдөр 11 жилийн өөрийг үзэж байгаа ийм компани байна. За сургуулийн барилга бол ерөнхийдөө одоо яг нэг 75% гүйцэтгэлтэй. За барилгын ажил зогссон. За яагаад зогссон бэ гэх зэрэг 2020 онд энэ барилгыг за аймгийн застрын одоо захирамж гараад усан комисс хүлээж авсан байдаг.
За ингээд улсын комисс хүлээж аваад одоо ерөнхийдөө сангийн яамнаас авах мөнгө авцсан гэсэн үг. Тэгээд тухайн одоо компани нь одоо барилгыг дуусгаж өгнө гэж амлаж энэ хүлээн авах үйл ажиллагаа явуулсан юм шиг байна. Тэгдэг хүртэл одоо энэ барилгыг гүйцэтгэлээ дуусгаж өгөхгүй одоо энэ Улаан улс сумын 876 хүүхдийн эрх ашиг хохиросон. Одоо бүхэл бүтэн хүлээж аваад 3 жил болоход энэ барилга ашиглалтанд орохгүй энэ хүүхдийн эрх зөрчиж байгаа ийм асуудлаар та бүхнийг бас энэ газар дээр нөхцөл байдалтай танилцж ирж байгаад нь үнэхээр талархаж байна. Үүдний хэсгийг бол ерөнхийдөө камераар энсэн юм баггүй. Үүдний хэсэг нэг юм гэрэл байгаа юм байна те. Цаат энэ бол айгүй том талбай шүү дээ. За би 2021 оны 10 сард энэ сумын застрын албан үүргийг авсан. За авснаас хойш энэ сургуулийн барилгыг одоо анх 13 онд намайг бас застраг байх үед энэ баригдаж ирсэн барилга. Бид одоо энэ сургуулийн барилгыг ашиглалтанд оруулъя гэсэн чиглэлээр за боловсрол соёл шинжилх ухааны сайттай уулзсан. За энэ үед бол одоо сургуулийн барилгыг 20 оны 12 сард хүлээгээд авцсан гэдэг мэдээллийг албан ёсоор авсан юм байна. За ингээд энэс хойш одоо тухайн Есорд гэж компанитай хэд хэдэн удаа ярьж үтсэн. За тухайн компани нь бол одоо тухайн үед төсөн мөнгө татагдах гэж байсан учраас би одоо тухайн эрх хөхөн хүмүүсээр гараа өсвөрлж одоо аргагүй хүлээлгэж өгсөн. За тэгээ одоо дахиад гүйцээ ирэхлээр одоо банкнд зээл авах барьцаа өрөхгүй байна гэдэг ийм асуудал ярьж байгаа. Дотор байранд хэдэн настаас хэдэн насны хүүхдүүд? 6-аас саран дахиад 6 настай хүүхдүүд энд ирсэн. Хаалт байхгүй. Гэрэл байхгүй. Тэр юуг нь гэрлийн амралтын явагдсан. Амралтын авцаа. Одоо тухайн үеийн ажил хүлээлтсэн захирамжийг цуцалсан. За игээд оноос өмнө бас тодорхой хэмжээний хөөсөн дулаалга хийх, доод одоо талан хөөсөн дулаалга хийх ажлыг явагдсан. За тэрнээс хойш ажил зогссон иймэрхүү байдалтай байна. Одоо сайн нэг цахим байд сольсон гэсэн шүү дээ. Тэрний нэг том юу авч тавих гэсэн одоо мэдээлэл зуршаалт тавьсан хэрэг. Энэ доторх нь энэ гадна юу нэ асуудал байхгүй. Үзэг юм байна. Ийм болон эмээ санаа болон байх үү? Дотроос жолддог юм уу? Дотроос жолдохгүй гэсэн. Яагаад? Дотроос жолддог байхгүй гэсэн. Гадна сонсдог. Ярин дөөш. Энэ сайн сайн